За хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа. Бид нар энэ асуудлыг үнэхээр хугацаа алдсан гэдэг дээр бол санал нэг байгаа. Олон жилийн өмнөөс энэ асуудал нийгмийн дунд ийм асуудал гараад бүр ингээд алдсан хойнонд бид нар хойноос нь чадах ятгаараа арга хэмжээ авъя гэдээ явж байгаа. Тэгээ энэ асуудлыг анх улсын хурлын чуулган дээр хүндэж тавьснаас хойш олон ээжүүд, олон гэр бүлийн гишүүд, олон хүмүүс энийг үнэхээр яаралтай зохицуулаад өгөөч, арга хэмжээ аваач, гэр бүлээ алдлаа. Амиа хорлох гэж байна. Сэтгэл зүйн энэ ам дарамтанд орж ингээд олон асуудлуудыг тавьсан. Тэгээ энэ дээр бас яаралтай шуурхай арга хэмжээ аваад тодорхой шийдэл гаргаад орж ирж байгаа засгийн газар хэрэглэгчдэд дарга учир сайдад бас баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ яг уу бид нар яг ингээд нөгөө гой юм ярьж болно л доо, эдийн засгаад орлогоо сайжруулах ёстой эхлээд инээ тэрэгээд. Гэтэ энэ бол үндэ яг бодит амьдрал дээр ийм нийгмийн асуудал болчиход байгаа учраас бид нар ямар нэгэн арга хэмжээг одоо зөрөгтэй аваад за үүнийхээ дагуу ажиллаад за тодорхой хугацааны дараа энэ тэр морин боцоод байна уу юу гэдэг те одоо алдаа оноон дээрээ бид нар юун дээр хийж чадахгүй байна гэдгээ дүгнээд бас энэ дараагийн алхмуудыг хийх боломж нь бол гарах байхаа гэж бодож байгаа. Тэгээ энэ гол асуудал бол эн чинь одоо энэ залуучуудын донтолт гэдэг юм дээр дөрөөлөөд залилангийн шин чанар руу орцсон иймэрхүү үйл ажиллагаа их байгаа учраас юуны түрүүнд бас одоо хориглох арга хэмжээг аваад энийгээ гол нь хэрэгжилтэд бас хангах тал дээр анхаарах хэрэгтэй тийм. Ингээд дараагийн зүйлээ бас тэр үедээ судалгаа тооцоотоос хийх нь зүйтэй болов уу гэж харж байгаа. Зүгээр яг уу энэ дээр хэлэхэд бол энэ хууль гарснараа бүх одоо энэ 100% энэ асуудлыг шийдчихнэ гэдэгт би ч итгэхгүй байгаа. Энийг бол ард иргэдтэй бодитоор бас хэлэх ёстой. 100% энэ донтолтын асуудлыг байд юм уу? Мөрөөдө тоглоомын асуудлыг энэ хуулиар бол 100% шийдэх боломжгүй. Гэхдээ тодорхой үр дүн гарганаа. Энэ бол хуулийн зорилт бол өөрөө түрүүн одоо үзэл баримтлал дээр гарч ийн 60% бид нар бууруулж чаднаа гэдэг ийм зорилт тавьж байгаа юм байна. Тэгэхээр энэ хүрээндээ л бид одоо хуулиа гаргах юм бол хэрэгжүүлэлтийн механизм дээр яаж анхаарч ажиллах вэ гэдэг дээр бас улсын хурал дээр гарах ажлын хэсэг бол анхаарч ажиллах ёстой болов уу гэж бодож байна. Тэгээ энэ хооронд асуудлуудаа цэгцлээд тоо баримтаа гаргаад бидний нөөц боломж юу байгаа вэ? Иргэдийн соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг давхар хийжээж дараагийн боломжуудыг бас сайн зохицуулттайгаар нээж өгөхгүй бол одоо манайх шиг ийм улс орнуудыг таргетлсан одоо бай оноогоо болгосон ийм үйл ажиллагаанууд бол үндэ манад зах самбраагүй орж ирж байгаа учраас энэ дээр бас дэмжиж хуулийн төслийг бол дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна.